зуунаар дамсан шаргал түүхийн хуудастай зүрх сэтгэлд үрд мөнхийн уяатай явдаг Сойод сургуулийнхаа Ахмад багш ажилчдаа үе үеийн төгсөгчдөө тэгш 400 жилийн ан баярын мэндийг өөдүүд нь өргөн төвшүүлье. Тэр шинэ жилийн ухааны ноён өглөөдийн нэг нэр дэвдэмтэн Шадууын Лувсан мандан хөшөөр авгалсан Сойод сургуулийн үе үеийн багш ажилчид хамт олонны хичээл зүтгэлээр улс их орныхон хөгжлийн түүчээ манлайлагчид энэ сургуулиас олон зугаараа төрөн гарч алдар нэрээ мөнгөчүүлсэнд залуу үе бид одоо бахархаж талархаж явдгаа илэрхийлье. За энэхүү киногоороо бид Сойод сургуулийнхаа түүхийн утсыг нээж үзэгч та бүхэнд толиулж байгааг минь хүлээн авна уу. Та бүхнийг номын цагаан буян өргөлж мөнхөд Эвэжийнхээ үлзий төрөлийг өргөн төвшүүлье. Эрдмийн ундраг оюуны хөтөч сайн оюут сургууль. Баянхонгор аймгийн Үлзийд сумын сайн оюут ерөнхий боловсролын сургууль нь тэртээ 1924 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Цэцэрлэг Мандал аймгийн Баянзүрх уулын хошуу хуучнаар Сайн оюунхан аймгийн Эрдэнэ мандэд хотогт ламын гэгээний шавын хүрээ одоогийн Баянхонгор аймгийн Үлзийд сумын нутагт хошуу танхим нэртэйгээр анх гал голомтон бадраас нь төвхтэй. Ийхүү улсын анхны сайн дурын 100 сургуулийн нэг болон байгуулагдаж анхны захирал буюу дарга сургагчаар Баянзүрх уулын хошууны эрхэлсэн дэвшмэл лекцгийн санж томилогдсон байдаг. 1924 оны намар Лувсан вандан, Очир хуйг, Чулуун хүү, Янжин дулам, Тойв, Ичин хорл, Сумья базар, Гончиг сумлаа, Чүлтэм нарын 9 хүүхэд хошууны тамгын газрын бичээч Хөнхрийн Гончиг хэмээх багштайгаар ном эрдмийн цагаан буйныг дэлгэрүүлэн шин цагийн боловсролын эхийг тавьсан юм. Баянзүрх хөврээ гэдэг бол баруун өмнөд талхтаа бол хамгийн том суурин энэ төв байсан учраас тэнд бол анхны тэр одоо сургууль байгуулагдсан хэрэг 23 онд засаг захиргааны шинчил явагдал тэгээд хуучин ламын гэгээн шиг 10 сум болж байгуулагдаад тэнд Баянзүрх сум гэдэгт анх байгуулагдаад за тэгээд тэр нь 24 онд эхэлж байгуулагдахтаа Хөнхрийн Гончиг гэдэг багш тоо бодлого Монгол бичиг зааж эхэлсэн юм гэлээ. Тэр хошуу тамгын газрын нэг хажууд нэг том гэрт тэр дотор нь ингээд туур дээр дэвсчихсэн. Дээрээс нь одоо суралцж байгаа нөгөө 10 эрэгтэй 8 эмэгтэй чинь тэн дээр хөхт чинь тэндээ хичээлээ хийдэг. Тэндээ унтдаг. Одоо хуудас тэн дээрээ дэвсэл дээлжийн нөмрөө тэрэлгийн нөмрөө унтдаг байсан. Тийм сургууль анхлж бий болсон хэрэг. 1924 оны намар 9-р сард Үлзийд сумын нутаг Үлзий товооны баруун татаал хэмээх газар хошуу тамгын газрын бичээч Гомбод оржийн Баатар багштай Бизя, Цэмбэл, Доолам, Дулам-дорж нарын сурагчдтай тэнхимийн сургууль байгуулагдсан. Улмаар Баянзүрх уулын хошуу тэнхим Үлзийд сумын тэнхимийн сургууль нэгдэж 30 гаруй сурагчтай болж багшаар Гончиг, бичээч Баатар нар ажиллаж байсан бөгөөд тэнхимийн сурагчдыг ардын намын хөөгтүүд гэж нэрлэдэг байсан төвхтэй. 1926 оны намар улсын сургууль болон өргөжөж сургуулийн захирал дарга сургагчаар Цэдэн хэмээх Бурайд багш ардын гэгэрвэл хямнаас томилогдсон ирж багшаар Санж, бичээч Төмөн, эмчээр ламын гэгээний хүрээний Шарилан Дацангийн Маармбат Ашням галж тогоочоор Балтгар хэмээх хочтой гинт нар ажиллаж байлаа. Энэ үед сурагчдын тоо 50 гаруй болж Монгол бичиг, тоо бодлого, дэлхийн байдал, байгалийн шинжилэл, дуу, зураг, биеийн тамирын хичээлүүд орж байсан байна. 1926 оны өвөл 12 дугаар сард хан хөшигний уулын хошууны намын 4-р хорооны дэргэдэх ховсгол залуучуудын эвлийн хорооны эрхлэгч Баянзүрх уулын хошууны тэнхимдэр пионерын бүлэг буюу хойчийг залгамжлагч багчуудын холбоог байгуулж өдөр дагчаар нь дарга сургагч Цэдэн томилон ажиллуулсан нь Баянхонгор аймгийн хэмжээнд анхны хүүхдийн байгууллага байсан юм. Тус сургуулийн анхны сурагч Лувсан ванд нь 2 жил суралцж улмаар 1926 онд сургуулийн урьдчилан төгсөж хошуу тамгын газар бичээчээр ажилласан. За яг тэр 24 25 оны үед бол одоо энэ Монгол хэл бичиг хэл шинжиллийн одоо
уун эрдэмтэн одоо дээрээс нь монголчуудын монгол хэл судлалын бол одоо эхний игнэнд явдаг тэр их эрдэмтэн Шадвын Лувсан Аннан гэдэг хүн чинь бол яг тэр үед тэр 24-25 оны үед тэр гэрт сургуулилдаг хичээлээ явуулдаг тэндээ хүүхдүүд нь байдаг тэр үедээ сурч байсан юм байлээ. Монгол бичгийг бол гэрээрээ тэр Михэр гэдэг ахаараа бол гэрээрээ заалгаж ирсэн учраас баг сургуульд эхэлж орохдоо ер нь бичиг үсгээр уншдаг болцсон. Тэгээд 24-25 онд бол тоо бодлогыг нэмээд тэр Санж багшаараа нэлээд лав сураад за миний одоо сурах юу бол ингээд боллоо. Одоо би цаашаа сурах гэдэг хүсэлд одоо төмөрсөн хүн. Тэгэхээр энэ сургуулийн байгууллагт үеэс эхлээд энэ одоо алдартай эрдэмтэн анхны сурагчдын нэг нь байсан гэдэг бол үнэхээр одоо аз авшаантай юм хэрэг юм аа. Эцэг минь 1910 оны 1-р сарын 20-нд Дунд хашаат гэдэг газар бол төрсөн байна лээ. Тэгээ хамгийн сонь нь бол хажуугийнх нь үйлжөөнд бол нэрт хөгжмийн зохиолч Гунчигт Сумлоогоо төрж байсан. За аав минь гавья гэвэл би боддгийн үнэхээр одоо өөрийнхөө хичээл зүтгэлээр энэ монгол хэл төрөлх монгол хэлээ бол судалсан. Бүх шатанд одоо сурах бичих шинжилгээний ажлыг мөн үүний зэрэгтэйгээр хийсэн. Дунд сургуулиас эхлээд ихтэй сургуулиудын сурах бичгийг бол одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол хэлээ бол судалж бичсэн хүн юм гэж бодогдъё. Мөн тус сургууль анхны төгсөлтөө 1928 онд хийж оюутны сургуульд 8 хүүхэд хуваарлагдсан байдаг. 1931 оны 2 дугаар сарын 17-ны бүгд найрамдах Монгол ард улсын ардын баг хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар тогтоолоор Цэцэрлэг Мандал аймгийг дадан буулгаж Ар хангай, Хөвсгөл, Өвөр хангай гэсэн 3 аймаг болгоход Баянзүрх уулын хошуу Өвөр хангай аймгийн Баянзүрх баруун үлзийд жинст богдсон болж тус сургууль Баянзүрхийн баг сургууль, баруун үлзийд сумын баг сургууль болон сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн байдаг. Баянзүрхийн сургууль, Үлцэтийн сургууль нийлээд олон одоо ангиуд нь цөмөрөв баашинд орчихсон. За тэгээд тэр нь Баянзүрхийн хийдийн нөгөө эрээ модоор яс модын зангидсан тийм барилгуудтай байхад би ирсэн. За тэнд байсан багш нараас надад гон бодос багш, монгол хэл уран зохиолын багш байлаа. Сингээ багш, түүхийн багш байлаа. Лавга гэж одоо манай анги даасан багш. Гончгийн лавга гэдэг багш бол тэр математикийг одоо ямар сайн заадаг багш байсан. Тэр багш их сайхан. Очир хуйг багш байна, газар зүй заадаг байлаа. Очир хуйг багш чинь бол одоо бидний 100 жилийн тэмдэглэж байгаа энэ сургуулийн анхны сурагч. За тэгээ Балжинын багш биеийн тамир заадаг байлаа. Гэх мэтлэн их олонсон халдсан багш орос хэл заадаг байлаа. 1936-аас 1938 онд сургуулийн захирал Санж, дөрвөн анги, дөрвөн сурагчийн дотуур байр, гал тогоо, багш нарын өрөөтэй Европ загварын том дүнсэн барилга бариулсан нь сонин содон харагдаж ард түмэн Тэнхмийн хүрэн гэж нэрлэдэг байсан юм. За бидний үеийн одоо гिचэл болж тэр Тэнхмийн хүрэн нэртэй нэлээд юм урт 8-9 салгаатай гордон болон коридороор яваад тэр өрөөнүүд нь гаднаасаа галалдаг галгаатай тийм байсан да тэр нэртэй сайхан багш олон эрдэмтэн мэрэгэл багшарыг төрүүлсэн газар юм шүү. Өвөр хангай аймгийн баруун үлзийд сумын баг сургууль улаан уулын өрт суурьшиж 1937 онд Чулуун гортыг татсан гэрүүдэд хичээлж байгаад 1938 онд том шургаагийн хашаа барьж 2 анги хичээллэх байшин барьсан байна. Өвөр хангай аймгийн Баянзүрх сумын баг сургууль 1944 онд 7 жилийн дунд сургууль болж өргөж өг. Энэ үед ард түмэн Баянзүрхийн 7 жилийн сургуулийг Их Тэнхэм, баруун үлзийдийн баг сургуулийг Бага Тэнхэм гэж нэрлэдэг болсон юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинжилтээр Баян Хонгор аймаг байгуулагдахад Баянзүрх сум, Үлзийд сум болон өөрчлөгдсөн. 1952 онд Баянзүрх сумыг татан буулгаж Үлзийд сумтай нэгтгэхэд 7 жилийн сургууль Үлзийдэд шилжин суурьшиж түүхийн хуудсанд
Алдарт Өлзийтийн 7 жилийн сургууль болон тэмдэглэгдсэн байдаг. Баянзүрхийн дунд сургууль застан богдод өлзөөлтөөр шилжсэн шүү дээ. Тэгээд дунд сургуулаа нүүлэгчээд баг сургуулийн буйрандаар нь захирлаар бий үлдэж 3 жил тэнд багшилсан хүмүүс. 6 дугаар ангиас Өлзийтийн 7 жилийн дунд сургуулийг суралц 2 жил суралцсан. За энэ үед бол манай ангийн багш Цэрмаа гэж алдартай Баянхонгор аймгийн эмэгтэй тийм захирал хичээлэгч хийжсэн багш байгаа. Би бол одоо Өлзийтийн 7 жилийн сургуульд ороход манай Өлзийт сумаас нэг одоо бодож явахад нэг тэр үеч чинь нэг 20 хүүхэд 60 хүүхэд илжсэн юм шиг байгаа юм. Тэр 60 хүүхэд маань Улаанболонд 1-р анги хүүхэд илсээд анх манай ангийг Сосром гэж багш аваад тэгээд сарын дараа бол анги 3 анги болоод нэгийн анги бол Сосром багш, нэгийн Б-ийн Нэргүү гэж багш, нэгийн В-ийн Шарвч Чамц гэж 3 багш авчулсан. 1944 онд Баянзүрх сумын 7 жилийн сургууль өргөжлөхөд анхны пионерын бүлгэн байгуулагдаж, анхны пионерын удирдагчаар ардын гэгэрлийн тэргүүний ажилтан Дорцрон багш томилогдсон ажилласан. 1926-аас 1944 онд пионерын бүлгийг сургуулийн захирал удирдах байсан байна. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас анхны социалист хөдөлмөрийн нөхөрлөл байгуулж, аймгийн сургуулиудын багш захирлууд 1961 онд үзүүлэх сургууль зохион байгуулсан. 1961 онд хуралдсан Монголын багш нарын 3 дугаар их хуралд захирал Чимэг Дорж, багш Санг, Гомбодаш, пионерын ахлах удирдагч Сосор Барамнаар төлөөлөгчөөр оролцож, багш сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан нийслэл хотод хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиас гаргасан анхны үзэсгэлэн болж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 47 оноос 67 хүртэл багаангийн багш захирлыг хийсэн 67-аас 87 хүртэл дунд ангид Монгол хэд уран зохиолын багшийг 40 жил тусгардгүй өөрөө бүтээлчээ ажилласан. 1963 онд Баянхонгор аймгийн төв Номгон хайрхны ард нөөц суурьшихад Өлзийтийн 7 жилийн сургуулийг татан буулгаж бага сургууль болгон 7 жилийн сургуулийг Баянхонгор хотын төвийн 7 жил буюу одоогийн Номгон ахлах сургууль, Богд сумын 7 жилийн сургууль болгон шилжүүлж, улмаар 1963-аас 1972 онд бага сургуулийн бүтцээр ажиллаж байсан түүх бий. И 1967 оны намайг сургуульд гаргаж ирсэн. Тэгэхэд чинь манай сургуулийн хойд аж ахуйн гашаа гэж яригддаг. Одоо тэнд нэг хэдэн байсан. Тэгэхэд нэгдүгээр ангид ороод хөдөөмөшөлтүүлээ их том барилгал байсан яг үнэ хэлэхэд. Тэгээд бүр манай ангийнхан ч одоо ингээд сан манай барьж үзээл, илээл их гайхдаг байлаа шүү дээ. Тэр биднээс чинь форум гэж уншиж үзээгүй юм. Нэг хөвгүүд нь хөвсгөл дээлтэй, охтууд ногоон дээлтэй, их тэмхтэй уухад уншсан шүү дээ. Өвөлт нь ишээ хөтлөн босчихвол тэгэл галзгаатай ангид. Энэ сургуулийн сайхан танхивчин суугч байхдаа сууж үзээгүй юм байна. Намайг 8 төгссөн дараагаар ашигласан төгссөн шүү дээ. 1972-оос 1973 оны хичээлийн жилээс манай сургууль хөдөлмөр политехникийн сургалттай ерөнхий боловсролын бүрэн бус 8 жилийн дунд сургууль болон өргөжж 1972-оос 1990 онд 8 жилийн сургуулийн бүтцээр ажилласан байна. Ер нь Өлзийтийн дунд сургууль бол хүүхдүүд нь их сурлага сайтай байсан. Тэг яагаад дандаа тийм хүүхдүүд нь сурлага сайтай байсан юм бэ гэхээр би боддог байхгүй. Багш нар л их сайн байж. Тэгээ багш сайн бол сурагч сайн байна. Багшийн хөгжлөө сурагч хөгжнө гэдэг үг чинь нэр нь яасан үний үг юм бэ гэж би одоо боддгийн штэ. Тий. Ийм одоо сайхан сургуульд сурч ирсэн даа байсан. Одоо ч тэрэндээ өөр баярлалаар явдаг. Кабинетийн системээр хичээлдэг улсын цөөн сургуулийн нэг мөн дотор байрхаа хүүхдүүдэд 1-2 дугаар хоол өгдөг. Ер нь цорын ганц сургууль аймаг хэмжээд тэгж алдарсан мундаг сургууль байсан. Тухайн үед манай Өлзийтийн 7 жилийн сургуулийн сурагчд бол бас их биеийн нэмрээр багш сурагчгүй одоо хичээлдэг. Гар бөмбөг, тенс, гишүүр, санаар болгодог байсан. Манай сургуулийн сурагчд бол бас энэ одоо суралцсан хажуугаар тэр нам засгийн одоо үзэл сурталчилгаа хуулга сурталчилгаанд явдаг байж гишүүрээр өвл
одоо гулгаж тэр нэг төвийн голоор юу яв гэж зохиол дотор гардаг тэр анхны одоо дэвшүүрээр явж Эрдэнэ зогт жинс богдын одоо богд сумнуудаар явж углах сурталчилгаад үйлчлэг болцоогоо явдаг байж. Манай сургууль 1961 онд ажил үйлсээрэн улсад 3 дугаар байрт шалгарч, мөн сургуулийн пионерын 3 дугаар бүлгэм улсын тэргүүний пионерын бүлгэмээр шалгарч байсан бол 1979-өөс 1980 онд олон улсын хүүхдийн жилийн ажлаар улсад 2 дугаар байр эзэлж, Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо, Ардын их хурлын тэргүүлэгчид, сайд нарын зөвлөл, Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хороо, Монголын пионерын байгууллагын төв зөвлөл, хүүхдийн төлөө төв фонд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн диплом мөнгөн шагналаар шагнуулж байсан багтан амжилтын эзэд болж байлаа. Манай сургууль 1990 оноос ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон өргөжөж, эдвгээ 35 хичээлийн жилийг үдэж байна. Мөн Монгол улсын засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн номер 104 тоотогтолоор Монгол улсын төрийн шагналт Гавьяат багш, академич, доктор профессор Шадвын Лувсан вамдны нэрэмжит сургууль болсон юм. Аймгийн тэргүүний сургууль шалгаруулах журам мөрдөж эхэлсэн сүүлийн 30 жилийн хугацаанд 1996, 1999, 2002, 2005, 2008, 2009, 2010, 2011, 2014, 2016, 2021 онуудад аймгийн тэргүүний сургууль, хүүхдийн урлаг спортын наадамд 2002, 2005, 2014, 2015, 2016, 2022, 2024 онуудад тэргүүн байр Гран-при шагнал, Монголын хүүхдийн спортын 3, 4, 5, 6 дугаар их наадамд тэргүүн байр, ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгсөгчдийн эсэлтийн шалгалтанд үзүүлсэн үнэлгээ амжилтаар 2007 онд 2 дугаар байр, 2008-аас 2013, 2015-аас 17 онуудад тэргүүн байр, 2013-аас 15, 2018-аас 2024 онуудад 2, 3 дугаар байрт шалгарсан. 1996, 2002, 2003, 2004, 2009, 2016 онуудад өсвөр үеийн аймгийн аврах шалгаруулах волейболын тэмцээнд аймгийн авраг, 2002, 2004, 2016, 2017, 2019 оны улсын аврах шалгаруулах тэмцээнд 2, 3 дугаар байр эзэлж мөнгө хүрэл медаль, 2004, 2006, 2007, 2009 оны өсвөр үеийн аймгийн аврах шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд аймгийн авраг, улсын аврах шалгаруулах тэмцээнд 2004, 2006, 2007 онуудад 2, 3 дугаар байр эзэлж мөнгө хүрэл медаль хүртсэн зэрэг багтам амжилтуудыг үзүүлсэн бол 1996 оноос эхэлж оны шилдэг багш ажилтан шалгаруулах журам хэрэгжиж эхлэхэд 1996 оны аймгийн шилдэг захирлаар Ардын боловсролын тэргүүний ажилтан Бямбүсрэн, 2002 оны аймгийн шилдэг сургалтын менежерээр Ардын боловсролын тэргүүний ажилтан Лавгад орж, 2006 оны аймгийн шилдэг сургуулийн нийгмийн ажилтнаар Ардын боловсролын тэргүүний ажилтан Эрдэнэбаатар, 2009 оны аймгийн шилдэг захирлаар боловсролын тэргүүний ажилтан Сэдэн Содном, 2010 оны аймгийн шилдэг бага ангийн багшаар боловсролын тэргүүний ажилтан Нар Мандах, 2000, 2002, 2003, 2007, 2009 онуудад аймгийн шилдэг дасгалжуулагчаар Ардын боловсролын тэргүүний ажилтан Бэн тамирын тэргүүний ажилтан Батсуур, 2004 оны аймгийн шилдэг дасгалжуулагчаар багш Сэдэн Содном, 2011, 2013, 2016 оны аймгийн шилдэг дасгалжуулагчаар багш Баяр Жаргал нар шалгарсан зэрэг амжилтын төөх бидэнд бий. Манай сургуулийн үе үеийн захирлуудаар Санж, Сэдэн, Шарван Ямбуу, Дулумдорж, Лавг, Дамдинжил, Очир Хуйг, Мэндэхүү, Эрэнцэн, Өрнөх, Чимэд Дорж, Дулмадьяа, Бата, Гинтэн Бям, Базаррагчаа, Мөнгө Тогоо, Базар, Баасан, Тогоо, Ширэв, Цэрэнбат, Бямбсүрэн, Байгалмаа, Болдоо, Сэдэн Содном, Одгэрэл, Хашбилэг, Ууган Баяр нар ажиллаж байсан бол одоо Бямбсүрэнгийн Үлзийбаатар сургуулийн захирлаар ажиллаж байна. Энэ сайн сургуулийнхаа бас түүхтэй манай гэр бүл одоо салшгүй холбоотой. За миний аавыг одоо Бямбсүрэн гэдэг энэ сургуульд одоо насаараа одоо Монголын онцгойлын багш,
хичээлээ эрхлэгч, захирлын албан тушаалыг хашиж явсан. За миний ээжийг Цэцгээ гэдэг 38 жил энэ сургууль дуу хөгжмийн багшаар ажилласан ийм хүмүүс байдаг. За тэгээд аав ээм нь одоо 2 төрсөн ах Бэхжрийн Базар, Дамплын Бата гэдэг энэ 2 хүн. За миний аав нийлээд 3 хүн. Энэ ах トゥ 3 хүн энэ сургуулийн захирлаар ажиллаж исэн бас нэг түүх байдэ. Энэ бол ер нь бас Монгол улсын хэмжээнд ер нь ховорхон тохиолдол байх гэж бодож байна. Тэгээд одоо аав ээж маань энэ сургуульд насаараа багшилсан. За миний хань өөрөө бас багш хүн. Миний ах эгч нар багш хүмүүс. Би өөрөө 1996 онд сургууль төгсөж ирээд банкны багшаар энд ажлын гараагаа энэ сургуулиас эхэлж байсан. За багшаар сургуулийн менежерээр за одоо өнөөдөр ингээд төг 100 жилийнхаа агаар сургуулийн захирал хэмээх нэр хүндтэй албыг хашаад ажиллаж байна. За миний хувьд болохоор зэрэг энэ сургуульд 1-р ангид орсноос хуулаад энэ сургуулиас ажлынхаа гараа эхэлж байсан. Анх 2004 онд 24 хүн настай сургуулийн захирлаар 7-8 жил ажилласан гэдэг энэ сургуультай бол салшгүй холбоотой. За манай Үлзэтийн сургууль бол 2000 намайг ажиллаж явах хугацаанд 2006 оноос ЭСТ ерөнхий шалгалт гэж эхэлж байлаа. Тэгээ 2006 онд Амигтай 2 дугаар байранд орж 2007 оноос хойш 2013 оныг дуустал бол ажиллаж явах хугацаанд Амигта сурлаараа одоо ЭСТ ерөнхий шалгалтаар төрүүлж байсан аймгийн тэргүүний сургууль болж исэн ийм одоо оюунлаг хүүхдүүдтэй оюунлаг багштай ийм одоо сургууль юм а гэж хэлж бодож байгаа. Тэгээ яг энэ утгаараа бол дунд хүртэл хүүхдэд ээлтэй Үлзэтийн сургуулаа гэдэг ийм сайхан дунд хүртэл орсон ийм сайхан сургууль байдаг. Үлзэтийн сургуулиас Цэгмэдийн Чимэд, Гаргалын Нэргүй зэрэг хөдөлмөрийн бааtruуд, Шадвын Лусан Вандан, Сэмбийн Гончиг Сумлаа, Гончгийн Бэрва, Цэвдэржийн Цэмбэл, Дондгийн Цэрэн Санам, Чойговын Санг Дөрж, Гончгийн Лаахүү зэрэг Монгол улсын төрийн шагналд ардын цолтнууд төрөн гарсан байдаг бол Монгол улсын гавьяа цолтон 46, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн 5, Шинжлэх ухааны доктор профессорууд 66, Монгол улсын төр нийгмийн зүтгэлтнүүд 15 гээд олон алдар гавьяатнууд энэ л сургуулиас төрөн гарсан байлээ. Манай Баянгор аймгийн Үлзий эцмийн сургууль дээр юм цэцэрлэг бодлогын аймгийн Баянзүрх улаан хошууны Монгол улстай соёл гэрлийн анхны гал голомтолж ингээд шинэ цагийн боловсролыг төвчсэн сургуулийнхаа одоо 100 жилийн ойд зориулж Үлзийдийн сургуулийн 100 жилийн 100 эрхэм хэмээх энэ хүү бүтээлийг одоо 100 жилийн ойд зориулж бүтээсэн юм аа. За тэгээд энэ одоо анхны одоо Баянзүрхийн үед анхны захирал нь одоо Санж гэдэг хүн одоо энэ дараагийн захирал төр Зэдэнгэ Бүрээд хүн байсан гэсэн. Тэгээд л одоо манай сургуулиас төрсэн алдар суутнууд одоо энэ хоёр тусгай андан одоо хөгжмийн зохиолч Гончиг Сумлаа. За тэгээд энэ одоо гадаад харилцааны сайд той сүүлчийн гадаад харилцааны сайд манай энэ одоо ерөнхий сайд Зандан Штар. За тэгээд энд одоо ардын багш Лаахүү энэ Эдявш хамт. За тэгээд энэ соёлын гавь сэтгэлтэн энд бутаах. За тэгээд энэ болгоныг л одоо Монголын ерөөсөн соёл гэрлийн үнэхээр алдартай хүмүүс л манай сургуулийг төгссөн байдаг. Тэнгэр бид л одоо ингэж бахархдаг. Энэ бахархлыгаа одоо урлагийн бүтээл мөнгөлжүүлэхийн тулд бүтээлийг одоо бүтээсэн юм аа. Эндээс ингээд анхны байгуулагдсан юм. За тэгээд энэ 7 жилийн сургууль байсан үеийнх нь баг сургууль байсан үеийнх нь тэгээд энэ одоо 8 жил одоо хуучин сургууль энэ одоо 320 хүүхдийн хичээлийн байр хамгийн сүүлд 19 онд орсон одоо энэ шинэ байр ингээд Үлзийдийн сургууль гэдэг эндээ үнд төрөлхтөх бахархам төвхтэй өөдлөн дэвчих гэрэлт ирээдүйтэй өвлөж уламжилсан сайн уяатай Үлзийдийн сургууль бидний сургуулиа гэсэн ийм уриатаагаар 100 жилийн 100 өрхөн мөхөмөх энэ хүү бүтээлийг төрсөн юм аа. Хөгжмийн багш Гончиг Доржийн дугуйланд үндэсний хөгжмийн дугуйланд Үлзийтэй 8 хүүхдийг одоо оруулж ирсэн байгаамаа. Ингээд бид нэр одоо багшийнхаа эрдмийг сайн сурч 1971 онд бүх ард түмний урлагийн үзлэг болж одоо энэ цогцолмаагаа шалгаж ирсэн байгаа юм. Тэгээд манай Гончиг Дорж багшийн энэ удирдах ирсэн үндэсний хөгжмийн оркестр нь одоо Кармен дүүрийн орчлыг тоглож алтан медаль авч ирсэн. Шанзны охтууд нь Улаанбаатарт очиж бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож мөнгөн медалийг авч ирсэн. Иннээс хойш л одоо урлагийн хүн болох юмсан гэсэн ийм сэтгэл надад одоо төрж ирсэн. Ингээд одоо агуу их
одоо хөгжим заасан гончид зурч багшийнхаа мэрэгжлийг ингэж өвлөж авсан хүн байгаамаа би. Ингээд дуу хоорын гэгшиг гэдэг канонд энэ шанзны охтуудын энэ канонд одоо мөнгө хөрсөн ийм түүх байгаа. Тэгээ би нэг 2 жил дуу хөгжмийн багш хийчээд 1-р анги аваад 4 төгсгсөн юм байгаа юм. Энэ ангид их хурлын дарга зан дэвтэр одоо шатрын анхны А усгийн заасан багш ийм түүхтэй. За ингээд 80 онд би өөрөө 20 настай залуухан багш ирээд 8 настай анхныхаа шавнырыг авч ирсэн. За ингээд 80 оноос хойш би дасралтгүй 35 жил ажиллаж 14 ангиг 1-р ангид хүлээн авч 500-аад шавнарыг баг боловсрол эзэмшүүл дараагийн шатанд нь ингэж хүлээлгэж өгсөн ийм түүхтэй. Багш гэдэг сайхан эрхэм нэрийг авч энэ сургуульд ирэхэд манай сургуулийн захирлаар шир багш, хичээл хэлэгчээр Мөнгөтгөө багш, бага ангийн хичээл хэлэгчээр Базар багш нар ажиллаж байсан. Эхлээд би Сүрэн багштай хамт 1-р анги анх хүлээж авч байлаа. Энэ сайхан хүмүүстэй хамтран ажиллахад надад үнэхээр сайхан байсан. Дөнгөж төгсч ирээд би юу ч мэдэхгүй байсан боловч энэ сайхан багш нараас удирдлагуудаас суралцсаар бага ангийн нэг ангид авч төгсгөж дуршлагжиж байлаа. Намайг анх ирэхэд манай сургууль аж ахуйн гашаанд байдаг байсан. Одоогийн аж ахуйн гашаанд. Тэнд дөнгөж одоо 8 жилийн сургууль байгуулагдаад багш нар хүүхдүүч бас нэлээд цөөхөн маягтай байсан. Тэгтээ сургалтынхаа үйл ажиллагааг маш сайхан чанартай явуулдаг байсан бид нар. За би энэ сургуульд 40 жил ажилласан. Энэ сургуулийн барилгыг анх хэлж 1976 онд ашиглалтанд ороход нь Нярва байжгаад би 109 төлхөөр авч байлаа. Одоо энэ байшин минь 40 гаруй жил болчихжээ энэ манай сургууль. За тэгээ энэ хугацаанд би нэг 5000 гаруй шавьтай. Тэр 5000 гаруй шавьс 2 ангил төгсгсөн. За манай сонгонууд бол бүхий секц, дөл тоглолтод цэргийн дөл тоглолтын тэгээ шатрын, зун будалдаам, сагсан өмбөг, волейбол, мини волейбол, 3 харьцах нь 3 хөнгөн атлетикаар явж исэн. Хөнгөн атлетик хүүхдүүд бол ер нь дандаа аймаг улсын аваргаас медальтай хүүхдүүд байгаа. Миний сонгонд дунджаар жилд 85-аас 90 хүүхд хичээлдэг байсан. Нэгдэл гэж нэг том айл аж яхад 10 жил ажиллаад 1993 онд энэ сургуульд 53 машинтай, цэнхэр 53-тай Сэрэн Бутаа гэдэг захиралтай Сэрэн гэдэг их нэртэй орж байлаа 5 сарын 1-нд. Тэр хугацаанд нэг 53, нэг амжиргаа цагаан, 2 фад унж одоо энэ хүүхдүүдийн унтны ус өөж энэ сургуульд 29 жил ажиллаад Гавьяаныхаа амралтанд 2022 онд гарсан. 1978 наснда энд багшаар ажиллаж эхэлсэн юм аа. 91 оноос хойш энд хичээл эрхлэгч, захирал, сургуулийн менежерээр тэгээд тэтгэврт хөтлөн бараг 40 жил ажилласан. Одоо миний амьдралын бол бүхэл он цагууд бол энэ УЗ-ийн сургуультай холбоотой. 100 жилийн тэмдэглэж байгаа сургуультайгаа 3 үеийн холбоотой. Миний эцэг их хоёр 1960-аад оны ихэнх үед Баточрын цагаан, Сангидогийн жанцсан гэж 7-р ангийн төгсөгчд байсан. Хоёулаа одоо энэ сургуультад төгсөөд хүн эмнэлгийн техникумд хуваардагдан суралцсан. За би бас амьдралынхаа хамтдаа 1970-аад оны сүүл үеэр 8-р анги төгссөн. Тэгээ манай 3 хүүхэд 2000-ад онд мөн энэ сургуулиа төгссөн юм аа. Тэгээд ингээд сургуультайгаа бол одоо 3 үеийн холбоотой гэж бахархаж бодож авдаг. За миний амьдрал энэ сургуулийн 48 жилдээ нь бол салшгүй холбоотой. Би 1978 онд 1-р ангид орж 1978 онд 8-р ангийг төгсөөд Арангаа багшийн сургуульд 4 жил суралцаад 82 онд ирж энэ сургуульд ажилласан юм аа. Намайг анх ирээд энэ сургуульд ирээд ажиллаж байхад одоо энэ баг сургууль маань дунд сургууль болж хичээлдэг байсан. Дунд сургууль нь дунд ангиуд нь бол энэ баг сургуульд ордог байсан. Уртлын тэр одоо урт цагаан хэмээн айлууд амьдарч байгаа газар бол баг ангиуд нь хичээлдэг байсан. Тэгээд тэр баг ангиуд нь тэнд тусдаа хичээлдэг, галалдаг, галгаатай бид нэр ангидаа гадаа түлээд хичээлээ заагаад ханан пишинтэй ингэж хичээл заадаг байлаа. Мөн бас тэр үед ажиллаж байхад
одоо тэр галгааных нь ханан пишин мишингийн галгаа малгааны утаа мутааны их саагдаг. Үнэс тоос нь бараг урд өдөр нь тавиад явсан дэвтэрнүүд дээр бол дарчсан өглөө тэрийг ирд цэвэрлдэг. Ийм л байдалтайгаар анх ирж яхад бол тийм байсан. Одоо бол бүр харьцангуй гоё болсон. Техник технологи хөгжсөн. Одоо ийм орчинд орчин үеийн хүүхдүүд бол ерөөсөө амжилттай сурахаас өргүйгээр ийм сайхан орчинд бол сурч хүмүүжж байна. За би анх 1974 онд энэ сургуульд 1-р ангид хэлсэн орж исэн. За энэ бол манай ангийн багшиг Бямсран гэдэг багш байсан. За бид нарыг 1-ээс 8 жил даасч төгсгсөн. Одоо энэ бол бидний одоо амьдралд хамгийн их ийм дурсгалтай, дурсамжтай ийм үеуд өнгөрчээсэн. Одоо энэ ангийн манай анги байгаа. За энэ ангид одоо энэ хойд байгаа энэ зургийг маань 1978 онд Батарш багш маань одоо урчуудын эвлэлийн салбарын зураач нараар авчирч зурулж исэн ийм цагаан дүүхт дурсгалтай зургаа. Тэгээ одоо хүртэл ингэж байгаад бол одоо бидний өдөрт маш их сайхан санагдаж байна. Би 1974 онд 1-р ангид ороод энэ сургуульд 1-р ангид ороод 82 онд 8-р ангийн төгссөн. 8-р анги төгсөөд одоо энэ сургуульд ажиллаж байгаа. Энэ ажиллаж байгаа хугацаанд би энэ сургуулийн үйлчлэгч, цэвэрлэгч, манаач тэгээд ингээд бүхий туслах зүйл дээр ажилладаг байсан. Одоо бас мод тарьдаг. Манай 8А энтлийн игнэгний модыг тарьдаг, 8B энтлийн нэг модыг тарьдаг. Одоо энэ мод их гоё ургаж байгаа 40 жил болж байна. За тэгээд би энэ сургуульд маш их зайлшгүй холбоотой 30 жил одоо сургуультайгаа нэлээд ингээд 40 гаруй жил ажилласанд маш их бахархалтай байдаг. За би 1979 онд тоогоочийн курс төгсөөд 80 онд энэ сургуулийн энэ дотор байрны тоогоочор нээж ажиллаж байлаа. Намайг ажиллаж байхад одоо 3 тоогоочтой ахлах тоогоочийн сосор урам, туслах тоогоочийн жаргал битгэр, ангид бэлтгэгч, сүрэн, сэвжээгч гэх маш олон хүн ажилладаг байлаа. Байранд одоо 250-280 хүүхэд байдаг байсан. Энэ зааланд 41 орогтонд 75 хүүхэд сууж идэнэ. Тэгээд 4-өөс 5 ээлж болж байна. 200 зарим жилийн хичээлийн жилд 280 хүүхэд 300 хүрж ирсэн жилд байдаг. Тэгэхээр бас их өндөр. Тэгээд одоо 9 жилийн жилд 5-6 ээлж хүүхдүүдэд хоолнд оруулаад бүгдийг оруулна, алгаагийн дуудаж хоолыг ингээл хөлс гоожол халаад баран гэд нэвчдэг байлаа ш. Энэ талд чи одоо нэг цахилгаан юу байхгүй. Үсэн дандаа гараар гал төлнө, модоо өрөөд нь модоо хагална. Тэгээд 2 том пейшент галаан төлөөл том ширмэн тогоонууд чинь дүүргээл хоолъё. Яг байрны тогооч гэдэг хүн чинь төмний хүүхдэд хадуу хоол цагаар үйлчилдэг. Бид нар ч өглөө 2 шавар пейшенттэй өглөө 4 цагт ирээл 50% дүүрэн цай хийгээл тэгэл тэрийг яг энэ үүдэн дээрээс гал тогооныхоо үүдэн дээрээс спортскан тараа. Тэгээд нөгөө 42 3 аваад иддэг байсан битгүүл. Тэгээд ингээд ширээ тавьчин ширээгээр хоол дэмжүүлнэ. Тэгээд хоол дэмжүүлэлээр заримдаа хоол өрөхгүй. Тэгсэн чинь тэр цааттай хамгийн хойд суусан банд нар чинь аваад доогуура хийгээд нөгөө 5-гийн тавьчихсан. Тэгээд байж ядгал байлаа шүү дээ. Тэгээд хүүхдүүдтэй яг одоо хэрэлдэн гэлцэн тэгээд тийм л сайхан хүүхдүүдтэй ажиллаж аж жаргал шүү дээ. За Өлзий цум онд 1983-аас 85 онд тус сургуульда дотор байрны багш, бага ангийн багшийн ажлыг 2 жилийн хугацаанд хийж ирсэн. Тэгээд одоо ажиллаж байгаа багш, сургууль хүмүүжүүлэгч Ахмад хүмүүстэй мэддэг дахин төвшүүлж байна. За манай төгсөлтийн хамт олон бол ерөнхийдөө энэ тус сургуулийг 8 жилийн сургууль болсноос хойш 7 дугаар төгсөлт байгаа юм. Тэгээ ер нь бол гэр сургуульд гэр ангид анхалж одоо энэ сургуульд сурагч болж сургуулийн алтан босхийг алхаж орж исэн. Одоогоор энэ сургуулийн одоо сумын төвийн баруун хэсэгт байдаг хашаан дотор хэдхэн цөөн тооны байшин гэрүүд байдаг байсан. За дараа нь 5 дугаар ангид ороход шахуу одоо дунд ангид ороход бид нэр байшинд хичээллэж 1976 онд сургуулийн маань шинэ барилга баригдаж одоо анх удаа 5 дугаар ангид байхдаа бид нар энэ шинэ сургуулийн байранд орж исэн ийм түүхтэй. Нэг АБВ гэж Сүндэг багш, банзарагч багш, базарагч багш гэж 3 багштай анги байсан. За тэгээд алсах нь одоо 2 анги болж базарагч багшийн В анги маань тааш 2 анги хуваагдаад үндсэндээ ингэ явсан байдаг. За тэгээд энэ анги үед бол манай ангийн багшаар Дорчигэн багш, за нөгөө ангийн багшаар маань одоо налигч болсон Хорсрон багш маань
байсан да. Биднийг одоо үнэхээр одоо тэр сургууль хүмүүжилд бол их маш сайн одоо нөлөө болж байсан. Нөлөөлж одоо биднийг бол ингэж анги хам талан шиг хойр биендээ одоо айгүй тийм нөхөрсөг байдлыг бол одоо манай банзарагч хөшөл биднэрт бүрдүүлж өгсөн болов гэж боддог. Анх эхлээл бид нар ч одоо гэр байранд байдаг байлаас гэр зүрхс хичээл ордог байсан шүү дээ. Анх 1972 онд. Тэгээд дотор байранд чи бид чинь нэг гэрт 14 үлээ байдаг байсан шүү дээ. Химийн хичээл гэхэд хажуу гэрт ороод нөгөө талын гэрт нь монгол хэлний хичээл орох жишээтэй. Бидний сургуульд байхад тэр зарны цаг гэдэг нэг одоо бас нэг тийм хөөрхөн 5 сард болдог байсан. Тэр уралдаан тэмцээнд бол бас анги хамнаалнаар их оролцдог байсан. Тэр зарны цаг бол ерөөсөө оролцохгүй хүүхдүүд гэж байхгүй байсан. Морцын дугуйлан гэж хичээлдэг байсан. Тэр спорт загварын бас дугуйлангууд хичээлдэг байсан. Ингээд дугуйлангууд хэдийснээ сайн хичээлэн төдийчнээ бас хүүхдүүд хоорондоо эвсэг найрсаг болох бас тийм суурийг бол их тавьж ирсэн болов гэж одоо бид хэд бас одоо уулзахаараа бас ярьдیں۔ Зохион бүтээгчдийн клубыг анх удаа Баян-Хонгор аймгийн хэмжээнд байгуулж тэнд болохоор нисэх загвар, пуужин загвар, радио техник автозагвар гэдэг ингээд ийм төрлүүдээр хичээлдэг байсан. За энэ үедээ бол бид нар улсын аваргаар орж улсын аваргаас нисэх загварын төрлөөр алтан медаль, за мөн пуужин загвараар медальт байруудад эзэлж исэн ийм бас түүхтэй. Бидний үед асуудал шал өөрөөсөө. Өнөөдөр ийм сайхан сургуульд ингээд сууж байгаа нь одоо бид нар тухайн үед төрийн ордон шиг юм сууж гэж бодож л. Тэр үед чинь бид нар гэр байртай тэгээд нэг одоо байшин, 4 байшинтай, нэг байшин 2 өрөөтэй, 2 өрөөнд нь 20-оос 30 хүүхэд нэг өрөөнд багцсгөө. Тэгээд пишинт, ханы пишинтэй, утаа гардаг, галгаатай, багш нар маань өрөөсөө гойцсон, хүүхдүүд маань өрөөсөө гойцсон, чирнээл нь хөлддөг, галалгаа муу, ширээ жижигхэн чихэлтсэн. Тэгээд 45 мянган дисчадал тэгээд гараад гүйдэг нэг ийм хөл байсан байхгүй юу? Тэгээд доктор байранд байгаа хүүхдүүд хоол унд бас сайн байгаагүй, яг үнэ өсдөг байсан, айд очиж боошоо эргүүлдэг байлаа. Ийм л амьдралыг бид туулж ирсэн. За биднийг байх чинь баган гээд тэр уртцагаанд байдаг хичээлэрэгч Базар гээд багш байсан. Мөн 8 жил яг бид нар чинь бас бол сургуульдаа манлайлагчтай байлаа шүү дээ. Урлагийн үзлэг, сахсны тэмцээн гээд төрүүлдэг. Сургуулийн аваргын олон төрөлтийн болдог байсан. Шинжлэр урлагийн үзлэг болдог. Тэгэл намрын спиртикад гэл болдог. Ер нь л хамгийн юмд бас коллектив сайтай нийтчдийн анги хамтулан байсан юм а. Тэр манай дээдлийн 3 бүлэг, манай 2 бүлэг ер нь хүүхдүүд олон байсан. Бид 41 80-аар хүүхд төгсөж байсан. Баганг 8 жилийн тэг төгссөн. Тэг голдвол байранд амьдардаг байсан. Тэгээд бид нар чинь 8 төгсөхдөө Амгалан багш гээд 8А-гийн одоо Монгол Хэл хурлын зохиолын анги байсан. Манайх Арднагийн зэгцгээгээд Орос хэлний комитет ангитай. Тийм хүүхдүүд биднийг бас 8 төгсөд их төвхтэй тэр чинь 4 ком ирдэг байсан. Тэгэхэд манайх хүйс цагаад эрэхтэй эмхтэй 4 8 техником ирж байсан. Тэгээд яг одоо онц сурдаг тэр дасарцсан хэд чинь шууд 10 жил рүү их сургууль явна шүү дээ. Тэгээд арай тэрний дараагийн хэдэн одоо 8 хүүхд техникомд явж исэн. 1986 онд энэ сургуулийг төгссөн. Анх одоо 1978 онд сургуулийн алтан босгыг алхаж ороход Аавсгийн заасан багш маань Жамингийн Тавгаа гэж хүн байсан. Одоо Бурхны оронд явсан тийм сайхан багш маань байлаа. Мөн одоо манай нөгөө ингээд 8-1-ийн А болохоор Бадма гэж багш маань одоо авчин гэж байсан. Тэгээд манай ангийн 2А байж байгаа сүлдээ 3 анги болж хавагдаад тэгээд 86 онд АБВ гэсэн 3 анги төгсөж ирсэн. Манай А-гийн багш болохоор Бадмагш өгөнөхөр сангийн гам болд гэж тэгээд хойд техник хөтөлбөрийн багш тийм хүн байлаа. Одоо шамд хаан байгаа. Одоо тэгээд хин Вэгийн маань багш болохоор Матвицкийн багш, Дорж хүн багш маань байсан. Манай ангийн 8-ийн Б-гийн багш болохоор газар зүйн багш Жүлтгийн Нацагдарж гэж одоо тэргийн багш нар бол өстой хүүхдийн төлөө тийм ээ хүүхдийг сургахын төлөө бид бүхний төлөө одоо өстой шүмгэн дуудлагдлыг хичээр одоо тэр үед бол одоо нэг зургт дараа одоо янз бүрийн гэж байсангүй тийм ээ одоо утас мус тийм байхгүй байлаа. Тэгээд ерөөсөн хичээлэл заадаг
Тийм байсан одоо манайд багангийн нэгдүгээр ангид авч ирсэн багш нар маань одоо үнэхээр мундаг багш нар байсан. Тэр багш нарын хаанд одоо ачаар өдөхөн эдийн дэрэгтэй сайхан ажил амьдралын зам төрсөн гэж бодож багш нартай их баярлалаа хэлж байна. 81-ээс 91 оны 18 дугаар төгсөлтэй хамт олон байна. За тэгээд бидний багш нар гэвэл G2 багш, нэг ангийн мэн би оюун багш, цэцгээ багш гээд 3 багийн багш маань байсан. Тэгээд дунд ангид ороод бид бүгд ч бас нэг юм хөгжилтэй юмсаа 7 дугаар ангида бидний чинь байгалийн ухааны нийгмийн хөдөлмөрийн анги гэж бас ахид дотор нь 3 хуваагаад тэгээд бид нар чинь 8 дугаар ангиа төгсөөд эргээд 10 дугаар ангида бид нар чинь 10 сургуулаа орж байсан. Тэгээд 10 эрэгтэй 6 эмэгтэйтэй 10 дугаар ангиа төгсөж байлаа. Манай ангийнхаа урлаг спортын тийм хөдөлмөрч сайн хүүхдүүд байж манай ангид болохоор чинь одоогийн сумын зан алтан хуйг гэж байсан. Амар тайван тэгээд төвшинжээ аргал Онол Баатар энэ хэд маань болохоор чинь манай сургуулийн олон жил дарагдсан байсан цахилгаан хөгжмийг амьлуулсан. Тэгээд манай анги чи өөрсдийн зохиосон бас 10А-гийнхэн гэдэг бас ангийн дуутай ийм бас урлаг спортын бас ийм цомлтгүй амжилттай ангийн хамт олон. Бид өгчин цахилгаан гитараар дуулаад бид чи анхны ирэх бүжгийг бас бүжиглээд бас энэ сургуультай бас их тийм урлаг спортын юм бас нээж өгчээсэн дараагийнхаа хүүхдүүдтэй бас тийм анги байсан. 1990 онд нэгэн АБВ ангийн 8 настай бүлгийг яатцгээ Цэрэндэгт Пүрвэ багш. Тэгээд нэгэн Г гэдэг ангийн 7 насны бүлгийг Б оюун багш нармаа удирдах бид нар одоо ардын сургуулийн алтан босхыг алхаа орж байлаа. За нэгэн АБВ ангийнхан маань 8 настай байсан учраас 3 дугаар анги хүртлээр хамт суралцаад тэгээд 5 дугаар ангида одоо анги төвшин суралцсан. Харин нэгэн Г гэдэг анги маань 7 настай байсан учраас 4А гэдэг ангид одоо төвшин суралцахгүйгээр одоо суралцаад 10 дугаар ангийг одоо дүүргэсэн. Ингээд энэ сургуулийнхаа нийт хамт олондоо ахмадуудаа энэ сургуультай хүн холбоотой бүх хүмүүстээ энэ түүх 100 жилийнхаа баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүгдөө эрүүл их хасж байгаа хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Миний эцэг Шатуйл Лусуун андангийн нэрэмжит сургууль байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан нийт хонгор нутгийнхаа ард иргэд ялангуяа Үлзийт сумын хүмүүст мөн түншлэн тэнд байгаа миний одоо үеэл ах дүү нарт цөмөрөнд нь баярын мэнд дэвшүүлье. Үеийн Ахмад багш ажилтан ажилчид, төгсөгчид энэ сургуулийг одоо жинхэнэ бүтээн босгож бас энэ хүүхд шүүгшин иргэндээ эзэн болж байгаа инкрив ятсан шавнартаа багш нартаа 100 жилийн минь төргөж эрүүлийн ажил хамгийн сайхан бүхнийг хүсье. Баянгор аймгийн Үлзий сумын сургуулийн 100 жилийн тохиож байна. Энд одоо нийт энэ суралцагчдаа, багш нартаа энд ажиллаж байсан нийт хамт олондоо Монголын соёл боловсролын нэг томоохон төвийн нэг энэ Баянгор аймгийн Үлзий сумын сургуулийн 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Нийт Ахмад багш нартаа, ажилчдаа, нийт эцэг эхчүүддээ, нийт төгсөгч та бүхэндээ Үлзий сумын сайн оюут сургуулийн түүхт 100 жилийнхаа ойд бүгдээрээ хүрэлцэн ирж сайхан баярлахыг хүсэж байна. Ингээ бүгдэнд нь баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ийхүү үе үеийн багш ажилтан төгсөгчд сурагчдын хан алдар гавьяаг мөнгөлөн алдаршуулж тэднийхэн ажил үйлс амжилт бүтээл алдар хүндийг залгамжлан өртөөлж өвлөн хөгжүүлж хөдөлмөр бүтээл хөгжил дэвшил яруу алдар ялалт амжилтаар түүхэн 100 жилийн ойтойгон золгож буй Баян хонгор аймгийн Үлзийт сумын сайн оюут хэмээх эрдмийн их хөргөөн нийт 65 багш ажилчдтайгаар хүүхэд шүүгсэн их хөргөөндөн нийт 506 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж боловсролын үйлчилгээний чанар, үр дүн, стандарт хангалтын төвшин, хүүхдийн хөгжил төлөвшил, олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаараа улс аймагтан тогтмол тэргүүлэн 75 хүүхдийн эмэгтэй дотуур байр, 80 хүүхдийн эрэгтэй дотуур байр, спортын 3 зал, 320 суудалтай бага сургууль, 240 суудалтай шинэ хичээлийн байр зэрэг ижбэрэн бүтэцтэйгээр орчин үеийн боловсролын стандартад нийцсэн Баян хонгор аймгийн томоохон сургуулиудын нэг болон хөгжиж байна. Энэ бол зөвхөн нэг үеийнхний амжилт биш. Ирээдүйн мянган хүүхдийн мөрөөдлийн
эхлэл юм.